За айгуу явдалтай айгуу зөвүүн тоглоом байна штэ. Гой тоглоом байна. За хулгай цагтаа гэдэг энэ тоглоом байна. За энэ ном нь би энэ зузаан номтой. За ингээд энэ 31 хуудасаас хойш хариу өмнөх нь бүгд тасгалууд. За ингээд нийт 120 хөлбөртэй 5 төвшөнтэй. Starter, Junior, Expert, Master, Wizard гэдэг 5 төвшөнтэй тоглоом байна. Нийт 120 хувилбар байгаа. 120 хувилбараа эхний 60 хувилбар дээр зөвхөн энэ улаан машинаар тоглоно. 60-аас 120 дахь хувилбар дээр 2 машиныг оролцуулж тоглоно. Хоёулангийн одоо энэ тоглоом дээр хамт нь оролцуулна. Тэгэхээр нэг ширхгийн дүрс нь илүү гарна гэсэн. Нэгээс 60 дахь хувилбар дээр энийг тоглохгүй энэ илүү гарна гэсэн. Ингэж тоглох юм байна шүү. За тэгээд эхний ер нь яг саний тайлбараар эхний энэ хоёр дээр нэгээс 60 дахь хувилбарын дүрм 61-ээс 120 дахь хувилбарын дүрм гэдэг ингээд энэ бичсэн байна. За тоглож үзье. Хамгийн ихний хувилбараас эхлэе. За энэ бол ингээд байшингууд одоо хотод хороолол гэдэг юм орон сууцнууд. За ингэж байрлах нь байна. Зураг хараад ингээ хийчин. За байшингуудад ингэж байрлан. За хулгайчин машин болохоор энэ улаан. Хулгайчин машин ингэж байрлаж байна. За одоо энэ хулгайчин улаан машиныг бүсэлсэн байхаар би энэ паздаа ирүүлж тавина гэсэн үг. За харцгаа мэдээж энд бол ерөөсөө хараа энд бол энэ л таарна тийм үү. Энд бас ингэж таарна. Ингээд энэ цагдаагийн машин энэ улаан машиныг ингээ энд хаах зогсож байгаа. За тэгээд энд ерөөсөө энэ орох юм байна. Тэгэнгүүт үгүй болж шүү. Байж да. Энэ машиныг ингээд хийгээд энэ машиныг ингэж хийгээд ингээд оруулаад за энд ингэж хийгээд энд ингэж хийгээд энэ дүрс чинь амар хэцүү дүрс шүү. Энэ дүрс бол яг ч энэ хавцаа орох юм байна. Энэ дүрсийг хаана орох? Энд ингэж орох юм биш үү? Гэт тэгээд энд ингэж орох. За ингээд багтчлаа. Одоо энэ хариг харъя нэгэр холбор. За нэгэр холбор дээр энэ ингэж харсан байна. Харин энэ машин энэ за ингээд бүгд орсон. За одоо энэ угаас хамгийн нэгдэх холбор буюу хамгийн ямар холбор. За одоо мэдээж холбороо хүндрүүлнэ. За нэгэр холбор гэсэн 60 дахь холбор хийгээд шууд 10 гараар байна. За 10 дахь холбор. 10. За хүндрэл машин ингэж байрсан. Глэбрийн машин энд. За нөгөө глэбрийн машин энд. За энэ машин за хулгайчин машин энд. За бүгдээ хулгайчийг барьцгаая. Ингээд оруулах үздэг. Энд оруулах үздэг. За чараа энд ингэж оруулаад. Энд ингэж оруулаад. Ингээд оруулж. За ингээд үзэн 10 дахь холбор хариу. 10 дахь холборын хариу. За 10 дахь холборын хариу шал өөр үйж шүү дээ. За энэ 18 дахь холбор. 18 дахь холборыг ажиллаж үзье. За ингээд байшингуудад байрлагдсан. Улаан машин ингэж байрлаж байгаа. За тэгэхээр энэ нь оролцохгүй зүгээр энийг зүд нь харж агаад яаж байрлуулах вэ гэсэн харах хэрэгтэй. Энэ угаасаа ингэж байрлах нь бодлоо. Энд дээр хач үзэн ингэж байрлаж магадгүй. Ингэж байрлаж магадгүй. Гэхдээ энэ орнд энийг хамгийн түрүүнд ер нь байрлуулах хэрэгтэй. Ингээд эцэстэн өнийг ингэж байрлаад чинь ингээл энэ хулгайч ингэж цоглоо шүү дээ. Хулгайч ингэж цоглож шүү дээ. Хулгайч ингэж цоглох энэ чинь байрлах хэрэгтэй. Тийм ээ. Зөө ингэж орлуулаа шүү. Хулгайчийг барих хэрэгтэй шүү дээ. Ингээд нэг хийгдээд та ингээ машин өнийшээ зогтчих гэдэг юм. Тэгэхээр 18 дахь хувилбар, 18 дахь хувилбарын хариуг нь харъя. 18. Угаас маань 18-ийн хариу нь энэ хэлсэн байна. Ингэж хийгээд энийг ингэж хийгээд энийг ингэж хийгээд энийг ингэж хийгээд энийг ингэж хийгээд ингэж хийх байсан байна. Тэгжиж машин ийшээ гарахгүй, хулгайч машин ийшээ зогтохгүй. За би бүр 18 дээр л 18 дээрээс яагаад хүчлээ дөө хөрх. За одоо 30 дахь холбор үзье. 30. За энэ байшингууд байрлана. Энэ машин ингэж байрлана, энэ машин ингэж байрлана. Энэ ингэж машин хулгайч машин байрлана. За хулгайчийг барьцгаая. Хулгайчийг барьцгаая. Хулгайчийг ингэж энийг юус ингэж тавьчихъя.
үзээ энийг ингэж тавиад энэ автлаа шүү дээ. За энэ зүг нь үзье. 30 дугаар хөлбөр. Бас биш би бүр бүр амар юу юм бэ наа. Амар амархан гэж бодож ирсэн чинь ерөөсөө тийм амархан биш шүү. Энд чинь бүр ингээд зүгээр пазл хийгдүүлэх биш юу яагаад байгаа байхгүй. Заавал би хулгайч машиныг барих хэрэгтэй шүү дээ. Манай ингэж хулгайч машиныг барихын тулд одоо ингээд тавьсан хараа. Түрүүний миний тавьсан байдал айгуу сул байсан шүү дээ. Ингээд шууд энэ машин ийшээ зогцохоор айгуу сул захихтэйс. Одоо болохоор яг хулгайч машиныг 3 цагийн машин бүссэн байдалтай байлж шүү дээ. Вау, энэ үнээр гоё тоглоом байна. За бүр юу яа. За би 30 дахь өдрөөс нь жимөр 120 дахь өдрөө үзье. Би 30 дээр ингэж дуусах байгаа чинь 120 дээр бодлох юм байна дөө. За башин энэ нэг чинь за ингэж байрлана. Хулгайч машин чинь ингэж байрлана. За одоо 120 дахь өдөр болохоор энэ орж ирнэ, энэ нь хасагдана. Тэгэхээр энүүтэй би тоглоно. Одоо 2 хулгайч машинтай орж байгаа. 2 хулгайч машины хоёуланг нь үзэлд байрлуулах хэрэгтэй. За над хамгийн сүүлийн 120 дахь өдөр. За ингээд уг нь энэ хоёр машиныг бүсэлтэн энэгээр жоохон зайгараад байна тий. За яг ингээд үзээл та би хариугаа үзэх 120 дугаар болчих. 120. За ингээд гурав хараа. Минийх нь одоо би 120 дугаарыг харуулъя. За энэ машин байрлана. Энэ байна. Энэ ингэж байрлана. Энэ ингэж байрлана. Энэ ингэж байрлана. Би ч 420 дугаар хөлбөр гэдэг ямарыг нь тавьчих юм бэ? 118-ыг тавьчих юм. 118-ыг тавьсан биз дээ. За энэ ингэж байрлана. Энэ ингэж байрлана. За ногоо машин ингэж байрлана. Энэ ингэж байрлана. За ер нь юм байна. 120 60-аас 120 дугаар хөлбөр дээр аль нэг дүрсийг нь аль нэг юм базлыг нь хэрэглэхгүй илүү гаргаж болох юм байна. Дуртайгаа жоо одоо хамгийн ингээд таарч багтж байгаагаар одоо энэ хулгайчийг 2 хулгайч машиныг яг бүслэд байрлаж байгаа үстэй. Яг ингэж байрлахын тулд аль нэгийг аль нь гарч иж болох юм байна. За айгуу явдалтай айгуу зөвүүн тоглоом байна шүү дээ. Гоё тоглоом байна.